Явчаад ирээж авахаа ууланд гарах чинь гэхдээ гэртээ ирсэн чинь ингээд ууланд гарах тохиромжтой хувц ерөөсөө олсонгүй. Яарад исэн болохоор одоо ингээд зүгээр л ингээд одоо гараа үчи мананаас надад цуглаа копи чанагчаа хөгж явуулсан. Тэнгүүтээ би копи уулан дээр гарч чанж өгч байгаа. Тэгээ намайг газ аваарай гэсэн учраас би одоо газ авах гээд дэлгүүр явж байна. Автосан суусан чинь бүр ингээд айгүй удаа явдаг зөө. Бараг ингээд толгоо өвдөөд айгүй хэцүү болоод тэг ямар ч гэсэн автоснасаа буучаад одоо ингээд явж гин хүмүүсийн сториноос л ер нь бол намрын өнгийг хараад яасан гоё юм бэ гэж бодоод исэн чи одоо өөрөө ингээд хараад айгүй гоё байна. Өнөөдөр бол ингээд уулна харахтаа сэтгэл санаагаа сэргээ гэж бодсон. Бас амралтын өдрөө ууланд гарна гэж бодсны 1 сарын ч юм уу ер нь тэгж тохиолдож байна. Өнөөдөр миний хувьд болохоор өдөр зүүн оргил руу дэшээ гарах байгаа. Өмнө нь бол найзтайгаа гарч яхад өглөө 5 цагт бол 2 дахь өдрийн өглөө болон гардаг байсан. Тэгэл 7:30 гэж бууж ирээл ажилдаа явбал бас гоё уюуд байжээ. Тэрийгээ сансан. Тийм байна. Хүмүүс бас нилээ налхаар сайхан өдрөө болохоор тажгүй их баг шиг байна. Гэрээсээ гарахтаа ингээд яриад явъя гэж бодсон боловч хичээдсэн юм аа. Тэгээ одоо бол нэг хичих хүн бол байхгүй болохоор сайхан яриад явчихж байна. Ерөнхийдөө бол тэгэл би чинь өгөнтэй яриул нэлээсээ ингээл тодорхой хэмжээний яриад өгөх хэрнээ ингээл цагаад болохоор буруу хэлэх юм болов уу зөв хэлэх юм болов уу ярих өдөр гэж бодоод идэм шиг байна. Би ч одоо айгу тийм уулын биш охин шиг авсан шүү дээ. Голын чимээ. Вау. Гоё маа. Миний одоо би та нарт ингээ микээ доошоо ингээд яаж үзье. Миний одоо энэ байж байгаа гараа нөгөө хаалхийнхан зарим юм алга болчихгүй юу? Тийм болохоор уцаад авахар барьж авахгүй юм байна. Сонсогдож байна уу? Идэн одоо энэ бүрээр гараад дараагийн хайлтыг хийцгээе. Тэнд нэг Вьетнам ч юм уу, Хятад ч юм уу нэг хэдэн хүмүүс явж байсан. Цаа ингээ бүрээрээ гараад явж байна. Уг нь найзуудтайгаа гарсан бол гоё, дүүтэйгээ бас гармаар исэн ч гэсэн өнөөдрийн үед нилээ хямарсан энэ одоо оюухан бодол санаа хямрал, зэмрал те юу гэдэг 9 жирийн юм хангаах гад ганцаар явж ийн. Тэгсэн чинь тэрийг хардаа аль харагдаж гин үү тайдад нилээ татъя. Ийшээ юм хөөрхий юу хийцэн биш үү? Зам мам хийцэн байна. Тэгээд хаягжуулсан байна шүү дээ. Дайчдын зам гинэ. Зүг уншсан уу? Тийм л юм шиг байна. Өнөөдөр бүгдээ тэгээд дайчдын замаар дэшээ өгсөх нь байна. Да. Миний ард бол ингээ хэрмний тоглолт болж байна. Одоо ямар ч байсан дайчдынхаа зам руу ороод эхэлсэн. Тэнгүүдээ барыг надад селфиний гар биш барыг миний гар бол өөрөө селфиний гар шиг байна. Тэгээ дэшээ өсөж гин. Өмнө нь бол одоо барыг суудаж эхэлсэн ба шүү дээ. Манай найз өнөөдөр намайг хөрхөн копи чанж уугаарэ. Уулан дээр очиод копи чанж уугаарэ гэд копи чанагчаа өгж явуулсан байгаа. Би одоо уулан дээр гарчаад копигоо чанж уух болно. Тэгээл одоо дэшээ өсөж юм да. Удаан хугацаанд ууланд гарах юмсан гэж бодоод байсан. Өнөөдөр ингээ гарах боломж олцоод баяртай. Өнөөдөр бүгд хамтдаа би найзаасаа нэг ном төрөөсөр авсан аахгүй юу? Тэр номоо уншиж дуусгана. Тэгэнгүүтээ нэг рил янзлна. Тэгээд гэр орноо цэвэрлэнэ. Маргаашийн хоолоо бэлтгэж ичээх болно. Тэгээд нэг их ажил хийхгүй дээ. Тэг ингээд холоос барай онгот би нэг юм ингээл нэг хацар байдаг. Ер нь бол нүрээ дандаа ингээ өсөөрөө нуудаг. Тэгээд ус маань ийм болсноос хойш хараа нэг нуучтгаа болцсон.
айгу хацарлаг л байдаг болсон байгаа. Тэгээ холоос ингэнгүүт ямар санаарагдаад авч сагддаг юм аа. Тийм ээ тийм. Ямарс явж ийн нэлийн амьсгаатад ах юм аа. Сонирхолтой юм бэ тий. Өнөө клуб ингэсэн аахгүй нөгөө өчигдөр найзын даа хоноод тэгээд өглөө гэрлөөгөө ороод хэцүүц мэгтөөс олоод өмсөд гарна гэж бодсон чинь ерөөсөө олддог юм байдгүй. Одоо цаг бол 1:55 болж байна. Яг хэдэн цагт уулын өрөө дээр зүүн өргөл дээр гарахаа мэдэхгүй лээ. Одоогийн байдлаар би нэг юм хүнд зүгтээ болохоор хаашаа харалсан чинь дийлдээд унах чинь. Хүнд зүгтээ болохоор нэлээ удаан явах бах. Ер нь бол ингээ алхаагаа ажиглахаар заяо. Дийлэн хүннээс угаасаа жоохон удаан явд юм шиг л ч дээ би. Тэг хизээ уулан дээрээ гарнаа гэж бодоол явж байна. Өнөөдөр бүгдээрээ богд уулан дээр зүүн өргөл дээр гараад юу хийцгээх вэ гэхээр нэг ном уншиж дуусна. Одоо 1:55 болж ихтэй гараад амжих хэсгээс мэдгүй зөө. Ямарчж номоо уншиж дуусна. Тэгээ кофегоо чанж уун. Манай дүү нэг жоохон хоол хийсэн байсан. Тэр хоолоо идэн гоё ая тавиад тэрэн дээрээ бодол санаагаа зэгцэлж суун. Жоохон хөвтөн нэг ийм зорилготой байгаа. Хэрвээ номоо уншиж чадахгүй харанхуй бүрий болоод бас доошоо бууцсан мах юм бол өөр газар руу орж нэг юм идэнгээрээ унших ах гэж бодож байна. Яагаад гэвэл манай найз энэ номыг түрүү сар бит хоёр нэг юм хамт чаленж хийгээд өдрөө алхан уншина гэдгсэн чинь нилээн дэжгүй явж ирснээр сүүлээр бүр замхарсан. Одоо ингэ сар дуусах гэж байгаа учраас ямар ч тааж уншаад дуусчих гэж бодож байна. Бас найзаас авсан номоо өгье. Номын баяраар би хоёр найзтай хамт ном биндээ солилцоод миний дуртай зохиолчийн номыг манай хоёр найз өгсөн. Тэр номнуудтайгаа зурлалт бас ажил дээр нэг ном унших хэрэгтэй болсон. Тэрийг ойлгож унших байгаа. За, Тэнгэр хадны алхалтын зам гэж юм. Энд гоё хаягжуулсан байна штэ. За, гэхдээ ер нь бол би ингэж гарахаар ч огцомдоод идэг болохоор ийш нь явж байгаа дэше гарыг гэж бодож байна. Ямар гоё юм бэ энийг хартаа. Камера эргүүлнэ одоо. Миний үдсээ энийг хараад гоё харагдчихсэн. Тэрхэд бол намар бол угаасаа урлаг юм байна нөө ингээд яхаараач мод тийм хөөрхөн үзэсгэлэнтэй болдгийм сайн мэдгүй л юм. Тэгээ би ер нь бол одоо юм бичлэгийг зогсоогоод ингээд одоо урдах замаа хараад явдсан болов гэж бодож байна. Тэгэхгүй бол ингээд бичээд яваад ирээд ахаар дээш өксүр зам учраас айгүй амьсгаадаад байна. Бас миний дээшээ гарах хурданд нэг талаараа айгүй нөлөөлөд ах шиг байна гэж бодож байгаа учраас одоо энэ хүрээд энийг дуусгая. Өргөл дээрээ гарчаа сайхан копигоо чанахтаа гоё видеогоо эвлүүлэе гинэ. Гоё видеогоо хөрслүүлэе гэж бодож байна. Богд болно одоо би өөр хүнтэй тарах болов яах бол гэж бодоол энэ. Энэ гэхдээ жоохон сонин буруу зам юм шиг санагдаад тах юм гэхгүй. За тэгтээ зүгээр дээ. Бид чаднаа. Одоо ингээ өксөөл явж байна. Айгу өксөр юм аа. Ерөөдөө бол яг нэг дэшээ гарахад яардаг гэсэн үед яг тэрэн дээрээ л яваад ах шиг байна. Тэгээ бороо орсон учраас бас альтрагаатай шүү. Одоо бараг гарч ирж байх шиг байна. Ерөөхдөө л зөндөө амьсгаадлаа. Хүнд зүгтээ болохоор угаасаа хэцүү юм аа. Гоё баш үгэнд ер нь ямар ч өрнө гэж ярьд юм лээ. Уулан дээр одоо би ганцаараа тэр доор идэн юм байгаа. Одоо яг өргөл дээр бол ганцаараа ах шиг байна.
Үцгээ гэсэн чинь зүгээр яг оргил биш байх үе. Байх өвдөө. Тэгвэл амар ойлоо шүү. Мөн байна ямар гоё юм бэ. Тэр харагдчихээн. Ашигтай. Окей, одоо бүгдээрээ хамтдаа кофего чанж уух цаг ирсэн байна. Дээр гарчаад хадан дээр суултан шиг ингээ чокопо явуулсан нэрэ. Кофетойгоо идгээд. Тэгээ энэ гарыг яриад заахгүй юу? Цэнэглэгч хэрэг болж усаа авсан. Маяг авсан. Толны албах ширээ бэ. Окей. Мөшлийн даа авсан байсан юм аа. Энд ихтэй яддарчлаа. Одоо хоолоо идчихэд кофего чанж уух юм. Газа ялаа энд. Энд газан билээд юм байна. Энд болохоор газ байна. Нарнаас хамгаалж ухын ширч. Тэгээд ихээ хоолоо идчихэд кофего чанж байна. Мадуу ийм хоол хийсэн айгу гоё амттай нөө. Окей. За одоо кофего чанж ууцгаая. Яаж ч хэлээд байгаа юм те. Энд ийм бас авчирсан байгаа. Уруу газар сууц юм шүү дээ. Гэхдээ энэ гоё юм байна. Кофего чанжин нэг ч копа идчихээ. Кофего ууж гадайг хөтөн болтлоо. Одоо намаа уншин да. Гоё амттай кофе болсон бай. Их ардаа юм амт явж байна.